Өнөөдөр ч одоо шалгалжуулах нь юу болж чаддаг юм бол та. Өдөржингөө л унтах энэ хүүхэд нэр. Унтаж явах юм одоо юу болдгийм байх юм те одоо тэгээд. Одоо ч 10 эдгээр ингээд орвоо 10 төгсдөг бас одоо 11 2 төгсдөг болсон гэвгүй юу? Унтаал одоо яадаг хүүхэд вэ одоо. Хой. Босооч одоо нар бүр ханын толгойд ирлээ шүү дээ. Отгоо минь одоо гिचээл сургууль гэж байдгүй юм уу одоо? Штэ. Юу ээж ирт байна гэж одоо босоо. Хувцтайгаа босоод явдаг хүүхэд шүү дээ. Тийм их даалгавар өгдөг юм уу танаахан чинь? Шөнжөнгөө хийж ижил тэгэл унтахын тэгэл өглөө босоод явахын. Эдийн сургуульч одоо яасан ч их даалгавар өгдөг болцсон юм те одоо. Мэддэг бол хийлцмээр л байх отгоо ээж нь. Одоо босоо миний хөө бос. Хой. Чи босооч. Ээж болоогүй байна. Бос гэж ихтэй гэж бос. Одоо бос. Яасыг унтдаг юм бэ? Бос. Энэ одоо хин нохоо гуцаад байхад нохоо гутлаа орлож штэ чамд одоо. Босооч тэгээд байна цаан чи. Хой. Цаг болоогүй байна штэ. Цаг болоогүй байна гэж чи ямар зовлонтой босоод энэ гэр орон жоо цэвэрлээ гэлдэ нэг аяг цайцуу хийгээд өглөө нэг өөрөө нэг аяг цай хэлээ нэр. Ямар хаашаа юм бэ энэ ч одоо. Өдөр би орой унтсан штэ жоохон унтчихлээ. Тэглээчсэнтэй чи бас нэг учиртай байлтай чи одоо. Болоогүй штэ өнөөдөр ихний цаг байхгүй штэ. Тэглээчсэндээ босооч одоо босооч одоо нар ханын толгойд гарчгаад байна. Хаашаа хөөхтвэ чи чинь. Жоохон унтчихлээ. Бос. Бос чи. Монгол ардын зүг рүү байдаг Ямар зүг? Хүн болох унаганаасаа. Унаг болох мариас гэдэг юу гэдэг вүлээ? Ямар худлаа яриад байгаа юм бэ? Ингээд дандаа буруу яриад байгаа юм ээж. Яг одоо тэгээд зөнөг залхахаар тархин дотор үл үг холдоод байдаг юм байна штэ. Босооч хүний ирээ гаднаа могоо ирээ дотроо гэж нэр. Яасан зовлонтой өгдөө хөөш. Чи босол тоо. Хүний ирээн дотроо могоо ирээн гаднаа гэж. Тэгдэг үү. Би яаж мэдгэвдээ бас ойролцоол дуурж байна шүү дээ. Бос. Одоо нэр ямар их унтдаг юм бэ нэр. Одоо бос. Чаахан унтуулцалтай ээж. За унтуулаад зөндөл унтууллаа чамайг зүгээр тэр туулмал тавьти найзлаад байгаарай чи зүгээр. Яа гайгүй дэмий шүү дэмий өгдөөч шүү тэр ялангуяа тэр танаа ингэ тэр нөгөө бүдүүн хэм байна хэм билээ. Гамбай юу? Тийм. Заан болоог болохоос заан цолтоо тэр тэрнтэй битээ найзлаараа мэдв. Тэр юу нэг хайхтар шүү. Тэр нь хэмт ч юу ч хэлж мэдгээр өгч юу. Айгүй шүү ээж. Аавыгаа манхыг адуундаа зааж мэдхээр л шүү тэр бол. Буруу яриад штэ ээж. Юу? Буруу яриад яна зүрцсэн. Ер нь ойролцоо хэлж байгаа үсттэй. Ээжийнхээ үгийг сонсч ийл та ойлгож байна уу чи? Ойлгож байна уу? Хүн захтай дээл ахтай гэж үг байдаг юм шүү отгоо минь. Дахиад бас буруу хэлжлээ. Юу гэж хэлдэг үлээ энэ чи? Хүн ахтай дээл захтай. За. Тэгээд дандаа хүний алдаан дээр ажиллаж ядгийг гачин штэ энэ зүгээр. За, гот ховцоо өмс. Одоо тэгээд нэг цай зүү аяг цай хоолунд хийхгүй тэгээд энэ гэрт намайг нэг хоосон орхио гараа явбаа чи зүгээр. За би цай. Би өөрөө хийгээд уучих. Тэгтээ чамайг бас нэг ажил сурах гэж байгаа юм. За би одоо цай гэдэг юм ээ. За тэгээд мөрөлтөө тэгээд нэг маягтаал зүгээр яа энэ янз бүр болоод байв мэдв. Гэхдээ бид нар гоё найзууд штэ ээж та яагаад дандаа ингэж юм бэ? Яадаг. Урчтөр одоо чамайг дагаад нэг симэрхэн дагаа явж байсан. Цас ороод ихэлсэн. Чи намайг бас авчиж болно да дуудаж болно да намайг. Ээжээсээ ичээд идэг юм уу яадаг. Найзууд ахт би таныг юу гэж дууддаг ээж. Тэгээд бүр эртээд хүртэл та яасан? Орой зарлаа гэсэн чи сургуулийн үүднээр ганцаараа хүлээгээс зогсчихсон. Үгүй яадгийн чамайг хүлээгээд. Би найз нартайгаа хүрээд ирж олоо шүү. Охиныгоо нэг энэ тэнд янз бүрийн юмд орчихгүй. Янз бүрийн болчихгүй гэдээ би санаа зовсон яадгийг. За би гайгүй штэ ээж хүрээд. Зарим айлын хүүхдүүд атч арай баар маань цуугч мөгч идэг юм биш үсттэй. Та юу амар юм бэ юу гэж зургатаар чинь янз бүрийн юм гарах юм бэ шүү. Стриптиз үзгэлдэг юм биш үсттэй. Ээж та ямар амар юм бэ юу гэж тийм байж та. 19 11-р анги гэдэг чи 18 9 нас шүү дээ хүүгээ. Яа бодол тойлох хэрэгтэй шүү дээ. За юу гэж ойлгож байна уу? Эртээд яасан манай ангийн хүүхдийн төрсөдөр болсон чи яасан? Хүрээд ирсэн дотор явж байгаа юм да иччих. Шалгасан буруу болоо юу? Бүжгэлтгэн юм бэ? Чи бас усыг нь уул ёсыг нь дагах хэрэгтэй байна шүү дээ энэ. Хүн болгон бүжгэлжээд би ганцаараа хөлөөгөө зогсож явах уу? Адилхан гарт үйлдэн дунд нь бүжиглээд явсан юу нь буруу болоо? Одоо хайчих гээд байгаа билээ одоо. Энэ тэр урамжаагаа цэвэрлээрээ. Та намаас сургуультай яв гэж босгоо үз. Тэгэлөө. Одоо сүүл ээж надад зөнөөд ах шиг байна шүү яанаа хөөш. Одоо бас ердөө юм мэдэхгүй болоод ах юм аа. Зарим үг мүгээч мэдэхгүй юм. За.
Миний охин түлэг аяг цайч одоо чанчлаа л да. Өөрөө чанчаад өөрөө солиорж байна штэ ээж. За. Зүнийг залгаж байна ээж нь одоо яана. За ээж явлаа охин за. За. Тэгэл одоо тэр сургуультаа л яваарай. За. Сайныг дагуул могоо хорлол, мууг дагуул сарны гэрэл гэж үг байдгийн шүү батхаа. Уруу яриад бай. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо хорлол. Тийм ээ. Ээж нь одоо зүнэд байна шүү дээ. Зүнэд байна. За би гоё юм ээж. Гоё байна. Би явлаа. За баяртай миний. За баяртай ээж. За. Энийг юу дах тийм үү? Энэ ер нь юу хийгээд яваад байна? Эртээ дагсан. Ер нь дагсны буруу гэж байхгүй. Энийг ер нь дагнаа. Нөхөд минь баяртай дурсан дурыг шугат мочи Тори хадэдийг өргөн дария дурсан дурыг шугат мочи Тори хадэдийг өргөн дария Чин гайгүй үстий. Гайгүй гэртээ үлцэн зүгээр за. Зүгээр. За. Үлцэн мө тэ. Сас харалтай сисгэр цагаан засан дээр дурлаж бичсэн захирээ. Яа би нэг чадахгүй. Дахиад яалт энэ тас ингэж байна шүү дээ. Дугаар 8-1 шүү. Айда хөрхөн охёмэн нуца биткин угааштэй хинт хайдаага хилээчтэй хинтээ явга ярачна айда мөн цагаас нөр парадимон Сүдмэн гिचээл сургуультаа явдгүй юм уу чи чинь Явсан. Гэхдээ та нар ингээ хүүхдүүрүүдээ та гамба би чамд хэлдэг шүү туулаа хүүхээ сөрөлтөө учиртай байж үзээрэй та нар. Гэхдээ та нар яхаараа та нар Ээж та болооч. Ээж. хайж бай. Та ямар муухай юм бэ? Гайгүйтэй та нарыг Явъя, хурдаач. Батгоо наашра. Хурлаа явъя. ээж чи